Бага хэмжээгээр өндөгөр ягч явуулсан одоо экватор. Чи энэ бол 16 өндөгний экватор ахна шүү дээ. Сайн хөрх юм байна шүү дээ. За жишээ нь энэ бол нэг тог тасалсан үед ашигладаг юм. Залгуур. За одоо бид нэг дотор ясмасыг шаардлагатай гэдэг ийм нэг сав гараад ирдэг. Ямар учиртай ямар хэмжээд байдгаас мэдгүй бол одоо энэ дээр сайн залаад авчихсан байхгүй юу? Энэ болохоор нэг өндөг эргүүлэлт тавьдаг маань амар байна шүү дээ. За энэ болохоор нэг усыг одоо тодорхой хэмжээр шүршдэг. За энэ дээрээс алдах гэдэг чинь өндөг хагарч байгаа явцад усны чигшил дутагдсан үед энэ гаднаас шууд хүүт ус игээд өндөгдөө тасчихад байгаа хүмүүс. Тэгвэл энэ усаа хийгээд өндөг тавьсан байгаа доцог өнгө байл экватор дотор байлаа шүү дээ байхгүй. Энэ нь ямар учиртай гэхээр экваторын доторгоо орчны температуртай ижил температуртай усаар нөө нэг тоон зүрх үсгэж одоо нэгсэндээ хагаралтын үе эхэллээ шүү дээ. Одоо үед 17 дахиад 17 хоног дээр буулгаад одоо сэтэн дээр тавигдсан үед одоо сэтэн дээр тавигдлаа шүү дээ. Энийг аваад. За. 17 хоногт энэс буулгаж тавих юм байна. Одоо тавьчаад чигшлээ үүснэ. Энэ болохоор өөрөө гэхдээ автомат экватор учраас чигшл дутаад байгаа нөхцөл харагддаг ч юм уу. Тодорхой хэмжээний одоо өндгөнүүд дээр чигшл гүйцэхгүй байгаа нөхцөл энийг бага хэмжээгээр цацж өгнө гэсэн. Энэ цацаг усаа яа нэг үл энэ дотор ичсэн. Тэгэхээр хүмүүс бол яадаг гэхээр экваторта өндөг маань чиг дутаад байгаа энийг хангаж чадахгүй нэг ярьдаг шүү дээ. Яадаг гэхээр энэ ч бага үүнд гадаас гүйт ус игээд энийг бол бас айгуу сайн мэддэг. За мэдээж энэ хажуу талаараа усыг төвшин байгаа шүү дээ. Тэгээ хүмүүс боддог энэ төвшингийнх нь нэгэнд нь ус игээд өгчдөг. Гэтэл энэ чинь гадна самч дотор цадны хэлбэрийн тушаас хоёуланд нь жигэд ус нээсэн баггүй. За энэ бол мэдээж нэг амраа гэдэг чинь. Тэгэхээр энэ одоо юу гэсэн үг вэ? Анхлан суулгаж байгаа хүмүүс гэх юм бол холбооноос одоо яг нөө төсөл гаргаад та дахиад шууд тийжгээд анхлан тийжээгүүл одоо төлбөр мөдбөр дээр шууд бүгдийг нэгээд өгөө болчихсон. Тэр нэг газраас нэг илээд юм хаяхгүй гэсэн үг шүү дээ. Зөв. Энэ бол нэг хэрэглэгдэх зүйл энийг одоо тусал хэлбэрийн юунд ашиглаж болж байна. За энэ дээр бид нэг юм анзаарах хэрэгтэй. Энэ бол чигшл мэдрэгч. Чигшл мэдрэгч үйлдвэрээсээ зориултаар хийсэн хэмжээ дээр байна. Зарим нэсээ салгад байдаг. Тэр нөгөө нэг олон өндөгний экваторууд дээр зориулагдаад өндөгний тавигдж байгаа хідэн давхар өндөг байна. Тэрний үндсэн гол төвшин дээр нь чиг мэдрэгч дулаан хэмжээгээр байдаг юм шүү. За мэдгүй дулаан хэмжээч энэ дээр скотчтай хийсэн чиг мэдрэгч ингээ ийшээ буруу харцсан марцсан байх юм бол нөгөө алдаа гараад байгаа очиж энэ баггүй. Тэгээ ер нь энэ экватор дээр гарч байгаа алдаанууд гэдэг ч юм уу өндөг жишээ нь хагарахгүй байна, дутуу хагарж байна, өндөг бүсгээд хагараад цаграг үүсэн цустай гэдэг юм уу эсвэл өндөгний одоо дотор байгаа дэгдэг нь өгцөг хэлбэртэй гарч байгаа нь хүмүүс экватор гэж ойлгодог. Энэ экваторууд чинь бүх төрлийн экватор стандарт ISO гэдэг юг хангаа гадарсан байна. Тэр юунаас үүсдэг вэ? Бид нар бүл үүсгэх. Хэд цус ойртох, эрлийцчих гэдэг зүйл чинь тэр юг үүсдэг байна ш. Тэгээ тэрийг хүн асуугаад танай экватор чи болохгүй нэг үгээр экватор болохгүй байгаа маяг экватороо зарчилсан ш хүмүүс. Тий. За энэ экватор жих мэтлэн хэд хэдэн өндөгний экваторууд байгаа лээ? Одоогоор бол ер нь бүгд байгаа. Хөдөлгөөн төсөлж яах юм бол тийм юм нөхгүй юм тийм. Хөдөлгөөн төсөлж яах вэ? Тэнийг бусдаа ярилцсан. За энэ бол ингээд экваторууд одоо янз янзаараа Энэ 36 хэн ямар үнэтэй байж байгаа? 36 205. 205. За 120 өндөгнийх болохоор 420 мянга. Тэг бишлээ. Өндгнүүд дээр бол тийм алдаа гарахгүй. Хувийн алдаа бол аюу хийх байхгүй. За. За ерөнхийд нь бол одоо усны сав маавууд эдгээр бол энд байна шүү дээ. Одоо бидний ядсан мэдрэг зэдрэг шиг эдгээр юунууд бол яг холбооны одоо гишүүн болоод ирэх юм та хөнгөлөж байгаа боломжтой гэсэн байна. Мэдрэг шавар эдрийг бүгдийг харцсан шүү дээ. Очтой. Одоо хоол тийжээд та сууд эдэр шүү дээ. Энэ ч нөгөө ялын хоол сав гэдэг юм чи. Оо. Энэ улаан сав эдтэй байна. Энэ тий. Одоо ялах байна бүдүүн өсөж байгаа энэ хамгийн хэрэгтэй юм. Тийм үү. Бүдүүн. Мөн дээр өрөөд ирнэ. Эхлээ төсөлтөө эхлээ авахгүй байх шиг байна. За ингээд бас сонирхолтой юм үзүүлээ. За энэ Бацаргаа санаа. За энэ юуны махаар энэ шалгаж гэж байна. За маргааш сонирхоорой. Нугасны махаар шалгах гэж байна. За нугасны махыг амтлаад за жорын сайн ирээд биш. Жорногөөсөө гэрте байгаа юм. Нууц гэж соус. Тэгэл байгаа нууц бас. За болор хэдэн бүр шалганы мастер болж. Өнөөдөр ямар төрлийн шалгаг бид нар танилцах шин. Нөгөө нугасны махаараа. Мөхтэй. Яхаа шалгах гэлээ.
Таргалсан байна те? Таргалсан нөө. 2 сартаа нугас. Ясаар сартай. Тий. Оо баг шиг. 2 сартай. Тэгээ насан жоохон би нугасны хэмжээд өрцсөн байна гэсэн. Тийм. За ямар ч байсан удахгүй ингээд мангаалнууд нь ажиллах юм шиг байна тийм ээ. За юм байна. За хүмүүс маань ирж байна. Дахианы дэгдэгээ идэж болох уу? 3 сартаа Болно. Үйлдвэрээс хамаарат. Тэ. За ингээд хүмүүс маань ирж байна. Нэлээ олон хүмүүс ирж байна да. За удахгүй шорлог болоод ирэхээр та бүхэндээ бас мэдээлэл өгнө.